хэрэгэлсэн байж байгаа. За бид цахилгаан халаалтыг шууд авч ашигласнаар манай улсын эрчим хүчний дац хүрэлцэхгүй бөгөөд үүний гарт шийдэл нь шөнийн илүүдэл эрчим хүчийг ашиглах явдал юм а. Удаанаас ангижрах гарт шийдэл бүхий технологи манай улсад нэвтрээд 10 гаруй жил болсон хэдий ч түүнийг хэрэглэгч болон тэдгэрийг холбох төр засгийн зохицуулалт хэрэгтэйг ультрасоник компани энэ үеэр онцлсан юм а. Өдөр бол тодорхой хэмжээнд цахилгаанаар одоо халаалтыг шийдэх ихэд бас хүндрэлүүд гарна. Яг гэхдээ зэрэг ерөнхий ачаалал маань бас дац хэтэрхийн тэр асуудал яригддаг. Тэгвэл одоо энэ онцлогтой энэ шүн дулаан хадгалагч гэдэг нэртэй юм одоо зөвхөн шөнийн хямдралтай, энерги хямдралтай байх тэр цагуудад эрчим хүчийг нөөцлж аваад нөөцлсөн хуримтлуулсан дулааны ялгаруулдаг энэ л онцлогтой халаалтын шийдвүүдийг хэрэглэгч олон маань сонгож аваад халаалтаа шийдэх юм бол энэ агаарын бохирдлоос одоо маш богино хугацаанд ангижрах учиртай. За үүний цаана бас ногоон технологиуд байгаад байна. Энэ ногоон ойлголттой ард иргэд маань ховор байна. Тэгвэл одоо өнөөдрийн үзэсгэлэнгээр ард иргэд маань энэ ногоон технологийн давуу талыг ойлгож ер нь бид нар сүүлийн одоо дэвшилтэт технологи дээр суурилсан системийн шинжилгээ хийж л энэ одоо хөрсний агаарын бохирдлоос ангижрах учиртай гэдгийг онцлог хүсэж байна. Олон жил одоо би энэ Монголд байгаа баг бүх хэрэглэгчийг бүгдийг авч тавьж үзсэн. Одоо Монголд бол миний бодож байгаагаар нэг 100-аад нэр төрлийн халаах тоног төхөөрөмж бол байна. Халаагуурын одоо тэнч байна, усан халаагуурч байна, янз бүрийн баг ихэнх нь би хэрэгжилж үзсэн. За эцээцт би ямар шийдэлд хүрсэн гэхлээр ч технологи гэж агуу юм байдгийг л би мэдэрлээ. Энэ технологийн агуу юмыг бид өнөөдөр хэрэглэх юм бол алийн болгоно бид хятадын тэр нэг болсон болоогүй одоо гэр орноо шатаасан, гал түүмөр гарсан ийм юмнаас бид өнөөдөр одоо үүндээ татгалзах хэрэгтэй. Би энэ Германы нэг тоног төхөөрөмжийг яагаад одоо миний шаардлага хангасан гэхлээр шүү дээ. Энэ чинь технологи байна. Энүүний цаана нарийн технологи бодож боловсруулсан он удаан жил энийг чинь хийсэн тийм технологи. Эдний энэ технологи яагаад надад таалагддаг бол аюулгүй нэг нь эцэст хүн ба шүү дээ. Гэр орноо халааж байгаа хүн хамгийн санаа зовж явдаг юм. Гэрмийн шатчихгүй, тэгчихгүй гэж санаа зовдөг байхгүй. Гэрээ халахаас гадна сэтгэл санааны дарамттай байдаг. Эдний тоног төхөөрөмж бол тийм биш. Мөн ард иргэд цахилгаан халаалт сонгохдоо ганцхан өн өртөгт тулгуурлан сонгох биш, удаан эдлэгээ найдвартай ажиллагаа зэргийг сайтар анхаарах хэрэгтэй. Тийм ч учраас Герман улсад үйлдвэрлэгдсэн дэвшилтэт технологи бүхий шийдлүүд иргэдийн хувьд хамгийн оновчтой сонголт гэдгийг ультрасоник компани зүгээс мөн онцолж байна. Тогны үн хямдруулчлаа. Ийм учраас бид гэр орно цахилгаанаар халаах. Ингэ цахилгаанаар халаавал утаа гарахгүй. Нэгдүгээр, хоёрдугаар бас нэг асуудал байна. Бохирын асуудал. Монголд одоо хамгийн хэрэгтэй бохир халаагур энэ хоёр байгаа байхгүй. Бохир, халаагур. Бохирыг шийдэж байна. Эднийх бас. Эдний энэ бохирын шийдэл бол одоо өндөө зөвхөн Монголд бол нэг нь ямар байна дөө. Би янз бүрийн компаниар гэртээ бохир тавьсан. Янз бүрийн мөнгөөр 5 сая, 6 сая, 10 сая шаардлага хангахгүй байна. Эцээст аль нь ч гэсэн. Эдний энэ бохир бол үнэхээр шаардлага хангана. Бүр насан турш юм. Дэвшилтэт технологиг айл өрх бүрт нэвтрүүлж удаанаас салахад төрөөс тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй байгаа юм. Үүнд ногоон технологиудыг зээлэр олгохоо нөхцөлийг бүрдүүлэх, гайлын импортын татвараас чөлөөлөх зэрэг дунд болон урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ультрасоник компани 45 38 92 дугаарын утаснаас лавлаарай.